Сайн байцгаана уу? Удахгүй эхлэх эрүүл бие саруулах ухаан хоол зүйн онлайн сургалтын талаар мэдээлэл хүргэх гэж байна. За энэ сургалт нь одоо ямар сургалт вэ гэх юм бол удирдах түвшний ажилтнанд зориулсан шинжлэх ухааны судалгаанд зориулсан хоол зүйн онлайн сургалт юм аа. За тэгээ багш нарын танилцуулгаас авч үзэх юм бол за доктор Цэцгээ шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш, Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн зөвлөх инженер гэсэн энэ хүнсний салбартаа бол 40 гаруй жил багшилсан. Тэгээд үйлдвэрүүдэд бас зөвлөгөө өгдөг доктор Цэцгээ багш маань оролцож байгаа. За тэгээд миний бие шеф Эрдэнэ эрүүл авчтай онооны зохиогч байгаа. За Япон улсад бол тоочийн мэргэжлэр 10 гаруй жил ажилласан. Яг мэргэжлийн тоочоор 6 жил ажиллаад дээрэс нь бол Япон улсын хоол зүйн үнэмлэх эрүүл хоолны үнэмлэх гэх мэтлэн Япон улсын тоочийн үнэмлэхийг эзэмшсэн. Тэгээ 2022 онд Монгол улсад иргэн ирээд эрүүл амьдралын хэв маягийг хүмүүст сурталчлах зорилгоор YouTube ажлуулангаа хажуунаас сайхан энэ жилийн 3 сард бас энэ эрүүл авчтай ав гэдэг номыг бол гаргасан байгаа. За тэгэл авчтай ав номтойгоо энэ уялдуулсан онлайн сургалтыг та бүхэндээ төлөвлөж байна. За тэгээд энэхүү сургалт нь бол хинт зориулсан бэ гэхээр завч чөлөө багтай удирдах түвшний ажилтан. За энэ дотор бол мэдээж менежер, захирал, бизнес эрхлэгч гэх мэтлэн одоо шийдвэр гаргах түвшний тархиа ажилуулж ажилтдаг хүмүүс зориулсан. Хоол хүнсээр яаж тархиа дэмжиж эрхэн одоо тархийг илүү идэвхтэй ажиллуулж биеийн эрч хүчийг нэмэгдүүлэх вэ гэдэг зүйл дээр бол тулгуурсан байгаа. За ямар асуудалтай хүмүүст зориулсан бэ гэх юм бол анхаарал төвлөрөхгүй, тархи нэг л ажиллаж өгөхгүй байх. За тэгээ юм мартаж санаад ингээд бүтээлч байдал ингээд буурсан. Сэтгэл санаа тогтворгүй, төргөн ууртай болсон. Ажлын ачаал их, стресс ихтэй, амьдралын юм аягтай. За ойр таргалж сэтгэл санаа тавгүй болсон. Хоолой аж шийдэх мэдэхгүй, ирч хүчгүй болж ажиллах хүсэл буурсан. Нойрны асуудалтай болсон гэх мэтлэн иймэрхүү асуудалтай хүмүүст ер нь бол зориулж энэхүү хоол зүйн онлайн сургалтыг бол гаргаж байна. За хичээлийн агуулгын хувьд авч үзэх юм бол нийт 12 төрлийн хичээл. За дээрэс нь бол тархи бие махбодын үйл ажиллагааг дээшлүүлэх журуудыг бол PDF болон бичлэгээр ингээд оруулаад өгнө. За дээрэс нь бол сургалтын төгсгөлд таны амьдралын юмд тохирсон хоол зүйн төлөвлөгөө гаргаж өгнө гэсэн ийм хоёр зүйлийг бол дээр нэмсэн. Тэгээд 12 төрлийн хичээлдээ бол юу багтсан бэ гэх юм бол эрүүл мэндэд хоригшохоос цэг тавих нь гээд. За эрүүл мэндэд одоо хүмүүс ингээд хориг ханддаг, хоошин тавьдаг. Тэгээд өвчин тусныхаа дараа л ингэж ер нь бол ойлгодог. За би бас хоригшж явсан хүний нэг байгаа. За Японд ингээд тоочийн ажил хийж явах хоорондоо бол нуруугаа бэртэж гэмтээгээд нурууны суулттай болсон. За тэгээд эмнэлэг твтэж ажилгүй баг 3 сар хугацаа ингэж амарч явж байж нэг нуруугаа арай нэг гайгүй болохоо тэгээд ажилдаа иргэн орсон байдаг. За түүнээс хойш ер нь бол ажил амьдралын балансаа бол маш тэнцвэртэй, зөв хадгалан зөв юм байна. Энэ хоригшохоос эрүүл мэндэд хоригшохоос цэг тавих нь ямар чухал вэ гэдгийг бол энэ дээр бол авч үзсэн байгаа. За тэгээд хоёрт нь болохоор амьдралын хэв маягийн өвчин ба өвчнөөс урьдчилсан сэргийлэх аргууд гэдэг. Ер нь бол ямар өвчнүүд сүүлийн үед дэлгэрээд байгаа юм бэ? Амьдралын хэв маягийн өвчин ер нь ямар өвчин байд юм бэ гэх мэтлэн үүнээс одоо яаж сэргийлэх вэ гэсэн одоо арга замуудыг бол энэ дээр бол зааж өгсөн. За гуравт нь бол гэх юм бол өвчнөөс сэргийлэх гидсний шинжилгээ ухаан. Ингээд сүүлийн үед ер нь гидсний шинжилгээ ухаан гэдэг одоо ашигтай бактери, одоо хүнс тэгээд эслэгч гэдэг юм уу эдгээр одоо ямар үр ашигтай юм бэ? Ер нь өвчнөөс сэргийлэхэд ер нь гидсний шинжилгээ ухаан хэр зэрэг чухал вэ гэдгийг бол энэ дээр бол авч үзсэн байгаа. За дөрөвдүгээр хичээл бие махбодын эрүүл мэндийг дэмжих тархины шинжилгээ ухаан
доктор Цэцгээ багш маань энэ хичээлийг заана. За тэгээд бие махбодыг одоо эрүүл байлгахын тулд ер нь ямар зүйлийг одоо хэрэгжүүлэх хэрэгтэй вэ? Ямар хүнсийг одоо хасах хэрэгтэй вэ ч гэдэм үү? Одоо тархины шинжлэх ухааны талаар бас товч мэдээллийг заангаа. За тэгээд эрүүл бие махбодоо дэмжих жинжиж тархийг одоо улам илүү сайн хөгжүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ гэдгийг бол энэ дээр бол оруулж өгсөн байгаа. За 5 дугаар хичээл нь хэм бол өвчтөе бие мөнхөг тархитай болох 10 хүнс тархины үйл ажиллагааг муудахдаг ингээд хүнснүүд нь одоо яг юу байд юм бэ гэдэг бол энэ дээр тайлбарсан байгаа. За 6 дугаар хичээл тархины эрүүл мэндийг дэмжих 10 хүнс. Тархины эрүүл мэндийг дэмжих ямар хүнс байд юм бэ? Ямар одоо шимтгийл хэрэгцээтэй байд юм бэ гэдгийг бол энэ дээр бол харуулж өгсөн байгаа. За энийг бол миний би шеф Эрдэнэ тайлбарлана. За 7 дугаар хичээл доктор Цэцгээ багш дутагдвал аюултай шимтгийл хамгийн одоо хэрэгцээтэй шимтгийл яг юу байгаа вэ? Ерөнхийдөө бол хоол хүнсээр авахгүй болохгүй утгах гад байдаг шимтгийлүүд ямар шимтгийл байдаг вэ гэдэг бол энэ дээр бол авч утсан байгаа. За дараагийн 8 дугаар хичээл тархины үйл ажиллагааг дэмжингээ өөхөө хаях шинжлэх ухааны баталгаатай арга. За энэ дээр бол тархины үйл ажиллагааг дэмжингээ өөхөө хаях гэдэг нь одоо яг ямар хүнсийг ашиглаж тухайн одоо тархалахгүйгээр тархиа зөв ингэж тэжээнгээ дээрээс нь ингээд турах ямар арга байдаг вэ гэдэг энэ дээр бол тайлбарсан байгаа. За 9 дугаар хичээл тестостероны даавар бууруулах эрчичгүй болох үйлдэл болон хүнс. Тестостерон даавар гэдэг нь бол эр бэлгийн даавар гэж явдаг. За энэ нь одоо зөвхөн эрэгтэй хүнд байх биш, эмэгтэй хүнд ч гэсэн агуулгаддаг. За тэгээд тестостерон гэдэг нь одоо ерөнхийдөө бол хүний эрч хүчийг бол нэмжүүлдэг тийм даавар байгаа. Тиймээс ер нь тестостероны даавар ингэж буух тусам хүн одоо эрч хүчгүй болж байдаг. Учраас энэ дээр бол ямар үйлдэлүүд одоо болдгүй, ямар хүнс хэрэглээтэй байл одоо таны тестостерон дааврыг бууруулж эрч хүчгүй болох вэ гэдэг бол энэ дээр бол тайлбарсан байгаа. За 10 дугаар хичээлний хэм бол эрч хүчээр дүүрэн байлгах тестостероны дааврыг нэмэгдүүлэх арга ба хүнс гэж байгаа. За энэ дээр бол яг түрүүчийн хичээлийн эсрэгээр нь эрч хүчийг дүүрэн байлгах тестостерон эр бэлгийн дааврыг нэмэгдүүлэхэд одоо ямар арга зам байгаа, ямар хүнсийг ашиглавал зүгээр вэ гэдэг хичээл бол энэ дээр байгаа. За 11 дугаар хичээл стрессийн түвшин бууруулах хүнс. За стрессийн түвшин одоо стресс өндөрт байх үед ямар шимтгийлүүд ер нь дутагдах гад байдаг вэ? Ямар шимтгийл нөхөх хэрэгтэй вэ? Тэгээд дээрэс нь ямар хүнс хэрэглэх вэ гэдэг эдгээр зүйлүүдийг бол энэ нөхөх хичээл дээр заасан байгаа. За дараа нь бол ресторан 12 дугаар хичээл сүүлийн хичээл ресторан болон гадар хооллогот анхаарах зүйлс гэдэг. Ер нь бол маш завгүй бизнесмен хүмүүс бол гадуур маш их хоолдог. Гэртээ хооллох юм завгүй. Тэгээд ресторан юм уу эсвэл CEO GS-ээр ингээд хооллохоос аргагүй тохиолдол ер нь эрхэн одоо хоол хүнсээ зөв сонгож ямар хоолыг төлхөө хэрэглэх вэ гэдгийг бол энэ дээр л авч үзсэн байгаа. За нийт ингээд 12 хичээлийн агуулга маань энэ байна. Сургалтад хамрагдах давуу талуудыг одоо дурдах юм бол олон улсын баталгаатай судалгаа болон ном зүйг ашигласан чанартай бод найдвартай мэдээлэл. Ерөнхийдөө бол хүмүүс сүүлийн үед ChatGPT-гээс нэлээд юмуд бол асуудаг болсон. За судалгаа юм уу ямар нэгэн зүйл гардаг ч гэсэн одоо ChatGPT-гээс асуугаад яг 100% үнэн бодтой гэсэн зүйл бол байхгүй. ChatGPT одоо интернетээр тавигдсан бүхэл мэдээллийг ингэж шүүж аваад тэндээсээ ингэж дүгнэлт гаргаад авч байгаа учраас интернетээр буруу мэдээлэл тавигдсан байвал тухайн одоо ChatGPT-гээр шууд буруу мэдээлэл ингэж танд одоо өгөх нь одоо илбэг байдаг. За тийм зүйлүүгээр яг олон улсын маш олон судалгаа болон ном зүйг ашиглаж ингэж хэрэгжүүлсэн учраас нэлээд найдвартай мэдлэгийг бол та бүхэнд түгээх болно. За дээр нь тэгээд завгүй байсан ч хэрэгжүүлж болох үс шимтгийлэлээр дүүрэн хооллох аргад суралцсан. Энэ одоо яг ямар шимтгийлэлийг дүүрэх хэрэгтэй вэ? Ямар шимтгийлэлийг авах хэрэгтэй завгүй байсан ч гэсэн хэрэгжүүлж болох үс маш энгийн арга. Тэгээд энгийн хоол. Тэгээд хоол хийх жоруудын бас маш хялбар жор өдөр болгон одоо хэрэгжүүлж болох үс амархан опс дээр байсан ч хэрэгжүүлж болох үс тийм жоруудыг бас танилцуул явах учраас энэ дээр бас нэрийг бас заасан байгаа. За хичээлийн төгсгөл таны амьдралын юм тохирсон хоолны төлөвлөгөө гаргаж байна. Таныг эрүүл амьдрахад ер нь туслах тийм одоо яг танд тохирсон ямар амьдралын хэв маягт
яаж хооллох вэ гэдэг тал дээр бол дэмжиж танд одоо энэ таны зорилго тэгээд амьдралын юм аят тохирсон юм план гаргаж өгнө. За тэгээд хоолны хитэх туршил арилж тарих бие махбодын үйл ажиллагаа сэргэнэ. Хоолны сонголт зөв зүйтэй болж тарих бие махбодын үйл ажиллагаа сайжирна. Яш хүчээр дөөрөн болж амьдралын чанар дэвшлэн, хөнгөн сэтгэл готсоос ангижирч сэтгэл зүйн байдал сайжирна. Эрүүл авчтай номтой хамт ажиллаж өвчнөөс урьдчилсан сэргийлнэ гэсэн сургалтад хамрагдах даваа талуудтай энэхүү сургалт маань 10 сарын 24-нд эхлэж байгаа тул та бүхэн сургалтын бүртгэлээ 23 хүртэл хийгээд сургалтаа хамрагдаарай. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Баяртай.